Энэ нь бол зэцэн төгөлтийг бараг хүлээж авсан дээр дээ. Гэмт хэрэг гэлгүүл байцгаана ус тэгэл болоо шүү дээ. Одоо бол боломжгүй байгаад байгаа тийм ээ. Ямар нэгэн хэрэгт холбогдлоод үйлдэл дээр л бариг. Гоо яг тэр чинь нөгөө хорж шалгах тэгээ бүрээ эрхийн төдөлжүүлэх асуудал уруулж ирнэ байна гээл тийм жаахан хүндрэлтэй процедурууд байд юм л та. Тэрийг байхгүй бол тэгэл хамгийн гол нь өөрсөд асуудалд холбогдохгүй байвал наач хэрэгтэй биш шүү дээ. Зохиомлоор янз бүрийн байдлаар хин нэг хүнд хэрэг их хурлын гишүүнд хэрэг үүсгээд хүссэн үедээ цагдсан хордог улмаар тухайн улс төрчийн нэр хүндэд халддаг улс төрийн үйл ажиллагаанд нь саа дотор учруулдаг сонгуульд нэр дэвших эрхийн хязгаарладаг ийм зүйлүүд үе олноороо бий болох үедээ 2012 оны сонгуулийн өмнөхөн нэр бүхий нэр дэвшигчдийг яг сонгуульд нэр дэвшихын өмнө цагдаа хориод сонгуул дуусны дараа цагдаа хориог нь цуцалсан ийм тохиолдлууд гарсан л гэдгийг л хэлэх